Хай, сайн байна уу? Окуна нэ. За, Окуна нь болохоор ирээдүйн мистерүүд 2022 гээд фитнесийн тэмцээнд энэ жил анх удаага оролцоод тэгээд 21-с доош насны залуучуудын бикинид нь оролцсон байгаа. Тэгээд энэхүү тэмцээнийхээ бичлэгээс та хэдтэйгээ хуваалцахаар шийдээд энэ бичлэгийг хийж байна. Тэгээд мөрчсөн бичлэгтээ орцгоо. За, маргааш тэмцээндээ явнаа. Тэгэхээр ачаага бэлдсэн байгаа. Ачаанда харин гол нь миний авч явж байгаа юм болохоор содын нудаас л та идэд харуулчихлоо. Гутал тавчиг нөгөө очоод тайснаар тавчигтай авах хэвээр. Оо, халаад та. Халаад угааж байгаа. Энэ бол миний бикини вэ. Интаатам. Орчлаа. Өөр залан бэлтгэл хийж үзлээ дээ. Ямар байсан? Жохон юу хэлээ дээ. Харин жохон ингээ орж ирж байна. Уг нь юм биш шүү дээ. Өөр авнаа. За, гэртээ ирсэн да. Амар чирчлээ дээ. За, уулзтаа энэ нэг хоёр хүнтэй. Одоо би чи зэрсээ зогссон. Нэ, ингээ аргадаг юм зүгээр цээж нар гэж. Толгой харагдсан. Би чиний багийн дээр дандаа нэг амар инээцэндээ амар хаппи ингэсэн. Яа надтай хталээ хаппи байхгүй яа. Тийм уухгүй байгаа шүү гэж. Аха, би яаж байгаа. Ер нь аа. Тэрийн хамгийн дуртай энэ тий. Бодох байхгүй. Аха. Йоо, nice. Dabur гуруулаад. Одоо бид гурав миний линзэг авах гэж байна. Тэгэхгүй бол тайзан дээр шилтэй гарахад хэцүү. Гэсээ. Тэгэл бэлэнийг хийдэг гэж байна. Аль нь бэлэнийг хэ? Наадах чинь бэлэн. За. Бэлэн зүг. Хараагаа зүг. Зим юмсар юм.
Маргааш нь дахиад уулзсан юм чинь тиймээс. Дахиад хоол идэх даа. Дахиад энэ хүнийг хоол идүүлж байна. Тэр хоёул жингас таа. Манай жингас би бас устдаг. Техникийн зөвлөгөөн дээр л ер нь тэгэл хүмүүсийг харагсан чи амар хүмүүс ирээд бид тэгээд бүр амар ер нь айх мэдрэмж авсан ш. Тэгээд бүртгэлээ ихнээс нь бүгдээрийг хийлгээд тэгээд позуудыг ер нь бүх ангилал дээр нэг хүн урьж гаргаж ирж байгаад позуудыг нь зааж өгсөн байгаа. Turn right. IFBB 우리 단체에서는 반드시 한 손을 허리에 대고 있어야 됩니다. 바람 단체에서는 반드시 양쪽 골반이 정면을 향해야 됩니다. 이렇게 틀어버리면 안 되고 골반은 정면을. Манай паверийнхаа өглөө 6 цагт тэнцэнд явах гэж байна да. Замжилтсгээ дээ одоо. Би одоо харихгүй болохгүй. Өнөөдөртөө бүтэн амраад тэгээд маргааш тэнцэнд байдаг байгаа. Одоо өглөө болж байна. Өглөөний цаа ууж байна. Жохон тайван идэггүй бол ер нь жохон горох маяг ороод байна. Усаа асцсан болохоор. Тэгээ бас миний үсэг ингээд амар өнгө болоод гайхаж магадгүй гэдэг. Тэмцээндээ зориулаад тэг бикинитэйгээ өмсөж байгаа хуцтайгаа адилхан болгоход төр хугацаагаар юм болгосон байгаа шүү. Мо. Тинашаар ингэж. Эсгүй ирээд үзчихлээ. Уг нь амрах хэрэгтэй эсвэл үү? 우리가 스쿼트 스타팅 좀 알아봐서 하는 게 사업이라. Yeah, nice. За маргааш тэмцээн боллоо. Одоо өрөөсөн байна. Юмнуудаа бэлдээд иртгэн удаад өглөө юм. Гэтэ яг ингээд амар юу байна. Ингээд бараг 2 сар гэд гүрээсний гүрээсний үрдэн нэг өгөл рүүгээр хэд тасалж хэлэх гээд байгаа юм тий. Гараасэл бэлтгэлээгээ хоног бэлтгэл. Жижиг алдамал гаргаад яа тэгч
Julie Anna Games санаад. Ирчээд байгаа. За тэгээд унтцгаая да бүгд. Сэтгэл зүгээ бэлдээ данжигт. За тэгээд өглөө унтцгаая. Самцано. Энд өглөөсмэд амар хэцүү юм ярих хэцүү байна. Усгүй болохоор тэгээд сая кофе уусан тэгээд арай гайгүй болсон. Гэхдээ одоо яаж энэ дахиад би яаж тэгэл واخгүй амар аргуу. Яа. Начин 5 өнгөрч байгаа. 6-аас гэс бие бодуулаад 7-аас өсөж байгаа болохоор хурцсан. За бие бодуулж байна да. Яа тэмцээний өглөө бүр дуурахч тэнхэлгүй шүлсэж байхгүй бүр цохиис юм болсон доо. Үсээ тэгээд ороо исэтсэн чинь бүр swang гарч ийн. Тэр мейкап хийлгээд үсээ зүссэн. Одоо тэмцээн рүүгээ явж байна. За ингээл тэмцээн дээр очивол тэмцээн хийсэн. Тэгээ ард тамирчдын өрөөнд ингээд бүгдээрээ хуцмараа солиол бүр амар ичиж мичнах гэж утсан юм ерөөсөй байхгүй болсон. Тэгээд би халаалтаа хийгээд тайз нар гарахад бэлдээд тэгэхэд бол бүр амар их сандарлыг өөртөө тээсэн. Одоо үүлээс гарна. Тэгээд багийн 2 гарна. Гараа үүлээс. Энд заргүй. Манай ичтэсээ үзээ. Тэр унжаа арай тайвшраа та. Бичлэг хийх бид болж. Арагийн хэлсэн даалнаа гэсэн. Яаж
Baiklah, saya kembali ini orang tua tinggal bersama di sini, orang tua di sini kami tidak seperti. Дараа жилиг авсан. Ой нараа. Энэ яагаад юм амар хавцсан? Untuk bersikap baik dia. Untuk bersikap orang mampu bisa menjadi. Saya ismi dia. Saya kita sudah mesti terus. Баяр үү. Kita sudah mesti. Тэмцээн дуслаа. Анхны тэмцээн байсан болохоор яг шагналж чадсангүй л дээ. Гэхдээ амар их юм сурж авлаа. Туршлагачлаа. Дараагийн тэмцээнээр алнаа л гэсэн бодолтой гарч ирж тийм да. Тэгээд яг одоо зад идэх гэж явж байна. Нэрээ амар олон хоног 2 сар ингээд дан хоолны дэглэмээр байцсан болохоор ингээд сүүлийн 2 хоног усаа хасаад амар сүлдсэн. Тэгээ одоо жоохон юм идэх гэж явж байна. Одоо хугацааны дараа хамтлал. Ням бонжур. Амар гоё. Амар чихэрлэн санагдаж. Яа. Мен гэхдээ сонин цэжэр нэг юм тулаад ах юм. Жохон хоол мал ичиргайг болохоо. Будан мөр заварсан шүү дээ. Тэгсэлцэж хүсэрээ. Яг гэжтэйсэн. Яг хоолоо ингэж идэж байхдаа бичлэг хийгээж утсан байхгүй юу? Тэгсэн чинь цэнийг дууссан. Тэгээд хоолоо бүр амар ингэж тамшаалтайгаар идэж дуусчаад тэгээд гэртээ ирээд амар ядраад хөвтөж агаад пост оруулчаад тэгээд болохоор одоо нүүр амаа сая жоохон цэвэрлэн нүг будгаа ингэж арчдаг юмар арчсан. Одоо угаах гад байж юм. Ус нь алах гэсэн чинь амар залхуурээд одоо баг орой шөнөлж болохоор тэгээд унтъя гэж бодож байгаа хгүй юу. Тэгээд миний бие гарах. Хайр ялгаараа. Нөгөө будагтайгаа. Тэгсэн чинь гараа угаасан чинь найрлахгүй. Энэ артлан ингээ арилцсан зэрэг гэсэн дотор талынх нь энэ хэсэг ингээ арилахгүй. Миний бэн дээр хурд арилах юм болов. Багшвал шууд усанд ороод арилчихна гэсэн л дээ. Даач минь залхуу. Маргааш усанд орё. Дотор талын арилахгүй. Энэ нэр ингээ харьцуулан зарсан. Яа игээд ажиллана да. Йоо сэтэсгүй бүр амар хүнжил муух болох гэдэг хоорон усанд орчлоо. Усанд орч шууд арилчлаа. 2 савндаа л арилчлаа. Гармаар бүцэн тэмд орцсон. За тэгээд өнтөж амрах нь. За өглөөний минут.
За энэ үйл явдлын дараа гэртээ ирсэн байна. Ерөнхийдөө бол энэ тэмцээнээс би амар их зүйл сурж авсан. Тэгээд бие ч гэсэн илүү галбиртай гоё болгосон. Ер нь амар их өгөөчтэй тэмцээн байсан гэж бодож байгаа. Эхний тэмцээн болохоор яг шагнал авч чадаагүй дээ жоохон шар хөдөлсөн л дөө гэхдээ ерөнхийдөө одоо л гайг болсон. Тэгээд одоо энэ тэмцээнд оролцохын тулд ер нь яг ганцхан нэг хүн биш амар олон хүний хөдөлмөр тэгээд хэрэгтэй зүйлүүд амар их гарч ирсэн. Тэгээд тэр болгонд намайг дэмжиж миний хажууд хамт байсан ээжтэй маш их баярлалаа гэж хэлье. Аавдаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд бас хамгийн чухал хүмүүс бол миний багш агаа. Тэгээд уулын солон гэгчтэй тэгээд бас багштаа Саранхуу багштаа бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд хадуун фитнесийн хамт олондоо сургуулийнхаа захиргаанд надад чөлөө өгөөд ингээд итгэл найдвар хүлээлгээд яваасанд маш их баярлалаа гэж хэлье. Тэг ямар ч байсан амьдралдаа нэг гоё түүхийг бүтээгээд тэг ээж нь хүүхдүүдтэй ээж нь ирээдүйд ингээд залуудаа фитнесийн мэдээлэл явлаа гэдэг ингээд хэлэх юмтай болж байгаа да баяртай байгаа. Тэг энэгээр илүү удаа хичээллээд амжилт гаргана. За тэгээ бичлэгээ дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Bye. Тэгээ бас дараагийн бичлэгээр ямар бичлэг хийлгэмээр байгаа комент хэсэгт бичээрэй.